За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр багш нь та нарт химийн урвалын хурдад нөлөөлөх хүчин зүйлс гэдэг сэдвийг заахаар бэлтлээ. Бид өмнө нь химийн урвалын хурд гэдэг сэдвийг үзсэн. За хичээлийн маань агуулга гэвэл химийн урвалын хурдыг олох арга, мөргөлдөлтийн онол, хий үүсгдэг урвалыг хэмжих арга гэдэг агуулгын хүрээнд явагдана. За эхнийх нь мөргөлдөлтийн онол гэж байгаа. Химийн урвал яаж явагддаг вэ гэхээр за хатуу шингэн хий төлөв байдалтай бодисууд хоорондоо уралд орлоо гэж үзвэл тэдгээр төлөв байдалтай бодисуудын дотор жижиг хэсэг байгаа гэсэн үг. Тэдгээр жижиг хэсгүүд нь хоорондоо мөргөлдсөний үр дүнд химийн урвал явагддаг гэсэн үг. За химийн урвалд орж буй бодисуудыг холиход тэдгээрийг бүрдүүлэгч жижиг хэсгийн хооронд мөргөлдөлт явагдана. Мөргөлдөлт бүрт химийн урвал явагдахгүй. Урвал явагдах хэсэг нь дараах 3 хүчин зүйлээс хамаарна. За нэгдүгээрт нь жижиг хэсгүүдийн хөдөлгөөний кинетик энерги. Жижиг хэсгүүдийн хөдөлгөөн хамаатай гэсэн үг байхгүй юу? Хоёрдугаарт нь орон зайн байрлал, гуравдугаарт нь мөргөлдөлтийн тоо. Жижиг хэсгүүдийн хөдөлгөөний кинетик энерги гэж байна. За кинетик энерги маань яаж нөлөөлөх вэ гэхээр жижиг хэсгүүд мөргөлдөхөд тэдгээрээс их энергитэй хэсгүүд нь уралд ордог. Үлдсэн уралд ороогүй энергийг нь идэвхжлийн энерги гэж нэрлэдэг. За тэгэхээр жижиг хэсэг болгон мөргөлдөхөд мөргөлдөлт бүр дээр урвал явагдана гэсэн үг биш байна шүү дээ. Ямар жижиг хэсгүүд нь мөргөлдөөд урвал явагддаг вэ гэхээр их энергитэй жижиг хэсгүүд нь мөргөлдөх юм бол урвал явагддаг гэсэн үг. Тэгвэл мөргөлдөөгүй үлдсэн жижиг хэсгүүдийг нь болохоор идэвхжлийн энерги гэж нэрлэдэг гэсэн үг. Тэгвэл идэвхжлийн энерги нь бага байх тутам буюу мөргөлдөлтөнд ороогүй жижиг хэсгүүдийн энерги нь бага байх тутам урвал явуулах ашигтай мөргөлдөлтийн тоо олон байдаг гэсэн үг. За орон зайн зөв байрлал яаж нөлөөлдөг вэ гэхээр атом, молекул, ионуудын мөргөлдөлтөөр урвал явагдахад тэдгээрийн орон зайн байрлал чухал байдаг. За яг бильярдны бөмбөг шиг гэсэн үг. Бильярдны бөмбөгийг зохихын тулд хаана байрлсан байх вэ гэдэг нь чухал гэсэн үг шүү дээ. Яг үүнтэй адилхан гэсэн үг. За энэ жишээн дээр багш нь тайлбарлая л да. Угаарын хий хүчил төрхтэй урвалд ороод нүрс хүчлийн хий үүсгдэг. За тэгвэл урвалын холимогт хоёр хий молекул мөргөлдөх байрлалын олон боломж байдаг гэж байна. А тохиолдолд хоёр хий хоорондоо мөргөлдсөн, хүчил төрөгчтэйгээ хоорондоо мөргөлдсөн, хүчил төрөгчийн жижиг хэсэгтэйгээ мөргөлдсөн гэсэн үг байхгүй юу? Тэгвэл энэ тохиолдолд урвал явагдахгүй. Тэгвэл Б тохиолдолд яаж ийнэ гэхээр нүүрс төрөгчийн жижиг хэсэг нь хүчил төрөгчийн жижиг хэсэгтэйгээ мөргөлдөх юм бол энэ тохиолдолд харин урвал явагдана гэсэн үг. Тэгэхээр хийнүүдийн жижиг хэсэг хоорондоо мөргөлдөх боломж нь олон байдаг. Гэхдээ энерги нь бага учраас урвал явагдахгүй гэсэн үг. Тэгвэл нүүрс төрөгч, хүчил төрөгч гэдэг хоёр элементийн жижиг хэсгүүд хоорондоо мөргөлдөх юм бол энэ тохиолдолд урвал явагдах боломжтой гэсэн үг. За мөргөлдөлтийн тоо яаж нөлөөлдөг вэ гэхээр химийн урвал явагдахад бодисын жижиг хэсгүүдийн мөргөлдөлтийн тоо нөлөөлнө. Энэ гурван шаардлага бүгд нийлж байгаа тохиолдолд ашигтай мөргөлдөлт болж химийн урвал явагддаг. Ийхүү химийн урвалын хурд нэгж хугацаанд болох ашигтай мөргөлдөлтийн тооноос хамаарна гэж байна. За химийн урвалын хурд юунаас хамаарах вэ гэхээр ямар хугацаанд тэдгээр жижиг хэсгүүд маань хоорондоо мөргөлдөөд байна вэ гэдэг хугацаа болон ашигтай мөргөлдөлтийн тооноос хамаардаг гэсэн үг. За хий үүсгдэг урвалын хурдыг хэмжих арга. Welcome back to chemistry. This is Jeremy Krug with another chemical reaction. This time I have a test tube set up here, and I'm going to add just a few milliliters of hydrochloric acid. Hydrochloric acid буюу давсны хүчлийг хуруу шилэнд хийж байна. Hydrochloric acid. This particular acid has a concentration of 6 moles per liter, so it's pretty concentrated. Then I'm going to take a little piece of zinc metal. I have this zinc metal in my hand here, as you can see. It's pretty shiny, just like most metals are, kind of silvery in color. And I'm going to drop the zinc into the acid. Now those are
bubbles of hydrogen gas. I'm making quite a bit of hydrogen gas here. So I'm going to put this other test tube on top so I can collect as much of that hydrogen gas as possible. За острогчийн хий ялгарч байна. Since hydrogen is less dense than air, most of that hydrogen should stay in the test tube. If I touch this, I can feel that the test tube is getting very warm. In fact, it's quite hot. So this is an exothermic reaction. За хуруу шилний хаан харж байгаа буюу дулаан ялгаруулах хурал явагдаж байна. Bubbles of hydrogen are being produced. Now, when I'm satisfied that I've made enough hydrogen gas, and I think I've made quite a bit, I will let this run a little bit longer. I think that's probably good enough. When I'm satisfied that I've made enough hydrogen gas, I'm going to lower this. And we'll come back to that later. I'm going to take that hydrogen that I've just collected, and let's see what happens when I take this little flame and set the hydrogen on fire. Did you hear the pop? За бид нар өмнөх хичээл дээр хийг таних урвалын талаар үзсэн тийм ээ. Тэгвэл устрагчийн хийг яаж таньжаалаа? Тесрэх дуугаар нь таньжаасан гэсэн үг. За тэгвэл хуруу шилэнд маань сая устрагчийн хийг хурааж авсан. Устрагчийн хийг танихдаа зомгол оруулаад зомголын тесрэх дуугаар устрагчийн хийг таньсан гэсэн үг. За одоо бүгдээр явагдсан урвалын хэвшлэлийг харцгаая. Хуруу шилэн дотор давсны хүчлийн уусмал хийсэн. За дээрэс нь металл цайрыг нэмж өгсөн. За цайр давсны хүчлэлтэй уралд орохыг хэмжинэ гэсэн үг. За цайр дээр давсны хүчлийг нэмлээ, цайрын хлорид устрагч ялгарсан гэсэн үг. За үнний тэгшлэглийг бичээд үзэхэд за цайр, давсны хүчил, цайрын хлорид устрагч үүссэн гэсэн үг. За туршилтын жишээ үр дүнг харцгаая. Хугацаа нөгөөгдсөн ялгарсан устрагчийн эзлэхүүний хэмцэн байна. За хугацаа нь 6.5 минут хүртэл хугацаа өгөгдсөн. За устрагчийн эзлэхүүн маань за сүүлдээ 40 см куб устрагч ялгарсан гэж үзсэн байна. За туршилтын үр дүнгээс ялгарсан устрагчийн эзлэхүүн хугацаанаас хамаарсан график байгуулан дундаж хурдыг олох боломжтой байдаг гэж байна. За ямар график байгуулсан бэ гэсэн чинь устрагчийн эзлэхүүн болон хугацаанаас хамаарсан график. За энэ хардаа хугацаа нөгөөгдсөн, устрагчийн эзлэхүүн нөгөөгдсөн. Энэ хоёроос хамаарсан графикийг байгуулсан байна. Урвал 5 минут явагдаж дуусныг устрагчийн эзлэхүүн өөрчлөгдөхгүй тогтмол болсноор мэднэ. За одоо бүгд эндээс ажиглая. Устрагчийн эзлэхүүн 8, 14 ингээд явж байгаад хаана тогтсон бэ гэсэн чинь 39 байснаа 5 минутын дараа 40 болсон, 5.5 минутын дараа 40 байсан, 6 байхад 40 байсан, 6 минут байхад 40 байсан. Тэгэхээр устрагчийн эзлэхүүн өөрчлөгдөхөө болсон энэ үед урвал явагдаж дууслаа гэж үздэг гэсэн. Тэгэхээр 40 гээд адилхан байгаа учраас химийн урвал маань 5 минутанд явагдаж дууссан гэсэн үг. За урвалаас нийт 40 см куб устрагч үүссний 14 см куб нь эхний 1 минутанд үүссэн. За тийм байгаад эхний 1 минутанд 14 см куб устрагч үүссэн. Дараагийн 2 минутанд 11 см куб, сүүлийн 3 минутанд 8 см үүсжээ. Цаашид устрагч ялгархгүй болж урвал явагдаж дуусна. Ийхүү хугацаа өнгөрөх тутам урвалын хурд багасж байна. За эхний 1 минутанд 14 байсан, дараагийн 2 дахь минутанд 11 байсан, 3 дахь минутанд 8 болсон. Тэгвэл хугацаа өнгөрөх тусам урвалаас үүсэж байгаа устрагчийн эзлэхүүн маань багасаад байдаг гэсэн. За тэгвэл урвалын дундаж хурдыг эндээс яаж олсон бэ гэсэн чинь устрагчийн нийт эзлэхүүн хэдэн эзлэхүүн устрагч ялгарлаа? Эндээс 40 эзлэхүүн буюу 40 см куб устрагч ялгарсан. За үүнийг урвал явагдсан нийт хугацаанд хуваана. Урвал маань хизээ зогссон бэ гэдгийг харна гэсэн. Тэрнээс биш энэ 6.5 харна гэсэн үг ш. Урвал хэдий хугацаанд явагдаад зогссон. 5 минутанд зогссон. Тэгвэл эндээс урвалын дундаж хурд маань 8 см кубыг өрчгөн минутын хасах 1 зэрэг гэж гарна гэсэн. За бүгдээр хичээлээд өгөнцгөө. Химийн урвал явагдах хэсэг нь
За дараах 3 хүчин зүйлээс хамаардаг гэсэн тийм ээ. Жижиг хэсгүүдийн хөдөлгөөний кинетик энерги, орон зайн байрлал, мөргөлдөлтийн тооноос хамаардаг. За мөн хий үүсгдэг урвалын хэмжигтэй хий нийт эзлэхүүнийг урвал явагдсан хугацаанд хувааж урвалын хурдыг олдог. За гэрийн даалгавар. За сая бид магний давсны хүчилтэй урвалд ороод устрагчийг хэмжсэн туршилтыг үзээд бид нар туршилтаараа график байгуулж үзсэн. Яг үүнтэй адилхан магниг солиулсан устрагчийн хлорид буюу давсны хүчилтэй мөн ялгаахгүй урвалд оруулна. Магниг урвалд оруулна. За эндээс хугацаа болон устрагчийн ялгарсан устрагчийн эзлэхүүн нөгөөгдчихсэн. Тэгвэл энэ өгөгдлийг ашиглаад за дараах 4 асуултанд хариулна гэсэн үг.